Есүсийн хүрэм химээх хүмүүсийн бодит хэрэгцээнд хүрэх зорилготой үйлчлэлийг пастор Эрик удирддаг юм. Тэд нэм гараг бүр Калифорни мужийн Риверсайд хотоос 80 гаруй километрийн зайд байрлах Лос Анжелес хотын орон гэргүй хүмүүс байдаг гудамжинд очиж хоол хүнсний тусламж үзүүлж Есүсийн хайрыг хуваалцдаг. Магадгүй тэдгэр хүмүүсийн хувьд энэ нь тэдний амьдралдаа авч ясан цорын ганц бэлэг байж ч болно. Мэдээж даарсан нэгэнд хоол өгөхийн зэрэгцээ дулаан хүрэм өгөхөж тэд мартдаггүй. Пастор Эрикийн энэхүү үйлчлэлээр би үнэхээр бахархдаг. Тэрээр бүтэн цагаар чуулгандаа завгүй үйлчлэхийн зэрэгцээ энэ хоол хүнсний үйлчлэлээ хизээж орхигдуулж байгаагүй. Энэ үйлчлэлээр дамжуулж хизээж мартагдахааргүй нандин дурсамжуудыг бүтээсэн. Нэгэн нэм гарагт пастор Эрик хоол авахаараа дугаарлан зогсож байгаа хүмүүст хандан эх 7 хоногт Жюдид зориулсан төрсөн өдрийн мэндчилгээ бэлдээд ирээрэй гэж уриалжээ. Жюди бол 10 гаруй жил тэдгэр хүмүүст хоол хийж үлжсэн эмэгтэй байлаа. Нэгэн орон гэргүй эмэгтэй Жюди дээр ирээд би дараа 7 хоногт төрсөн өдөр дээр нь ирж чадахгүй байх гээд халааснасаа нуухларч үрчээсэн $1 3 ширхэг дэвсгэртийг Жюдигийн гарт атгуулжээ. Энэ түүний зүрх сэтгэлээ шингэн өгсөн бэлэг төдийгүй түүнд байгаа бүх зүйл нь байсан юм. Үрчиж бохирдсон мөнгийг хараад пастор Эрик хідэн хүн хин нэгний байгаа бүх зүйлийг бэлэг болгон авч байсан бол хамтдаа хооллож цагийг өнгөрүүлсний төлөө тэр эмэгтэй байгаа бүхнээ талархлын сэтгэлээр өгсөн байх шүү дээ хэмээн боджээ. Библиэд учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн гэж анхааруулдаг. Харин пастор Эрик хэлэхдээ Бурхан бүхнийг сайн болгож чадна. Өнгөрсөн 7 хоногт авсан тэр $3 бэлэг хизээч мартагдашгүй, үнэлж баршгүй төрсөн өдрийн бэлэг байсан юм гэжээ. Бид бүгдэд өгөх боломж гардаг. Үүнийг талархсан зүрхээр хийцгээе. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг.